За юуцхан манайхаа өнөөдөр хэдүүлээ нэгэн маш сонирхолтой шинжлэх ухааны сэдв рүү орохоор бэлдээд байна. Хэрэг бид одоо байгаа хэлбэрээс өөр төрөл зүйлд хувьсан шилжүүл яах вэ? Магадгүй чөтгөр мэт үдшгүй царайтай бол яах вэ? 3 хөл, 3 гар, 4 нүдтэй болохыг ч үгүйсэх шалтгаан байхгүй. Аль эсвэл одоо байгаагаас илүү төгс өгөлдөр хэлбэр шилжиж болох юм. Хэдүүлээ өнөөдөр энэ бичлэгээр үүний хариултыг олохыг хичээе. Манай гариг дээрх бүхий л амьд организмууд хэдэн сая жилийн турш байгаль дэлхийн өөрчлөлтөд дасан зохицсон хувьсан өөрчлөгцөөр ирсэн. Цааш тасралтгүй хувьсан өөрчлөгцөөр байна. Жишээ нь гэхэд одоогийн хүний төрөл зүйлийн өв эцэг болох Homo sapiens буюу оюун ухаант хүн 300 мянган жилийн өмнөөс өөрчлөгцөөр энэ цагийн Homo sapiens буюу төгс ухаант хүн болон хувьсан. Энэ нь 300 мянга гаруй жилийн хугацаанд хүний бие биологид мэдгэдэггүйц гарсан өөрчлөлтүүдээс төрдөл тархины хэмжээ томорон, сэтгэн бодох цар хүрээ нэмэгдэж, толгойн гавал доошоо сунсан илүү 100 хэлбэрт орж, нүүр хөмсөг эрүүний ясны хэмжээ жижигсэн илүү өндөр туранхай болжээ. Гэхдээ ганц хүн ч биш, ан амьтад хүртэл хувьсан өөрчлөгдсөн байна. Үүний нэгэн сонирхолтой жишээг бол бидний гэрийн тэжээмэл амьтан болох муурн үнэндээ арслан болон барын төрөл зүйлээс хувьсан өөрчлөгдсөн гэдгийг та мэдгүй. ДНК-гийн хувьд 95% төстэй гэж байдаг. Тэгвэл хүний дараагийн хувьслын шат нь юу гэж болох талаар ярихаар бэлтгэлээ. Ялангуяа дэлхийн дулаар дайн дажин хүний буруу төвөл ажиллагаа зэрэгс үүдэн болох тодорхой ирээдүйн үр дагавраар бид хэрхэн хувьсан өөрчлөгдөх вэ? Эволюцийн онол. Ирээдүйн тухай ярихаас өмнө өнгөрсний тухай ярьцгаая. Хүн хэрхэн үүссэн талаарх дэлхийн нийтийн дундах 3 томоохон таамаглал байдаг. Эдгээрээс дурдвал эхнийх нь хүнийг бурхан бүтээсэн тухай ойлголт юм. Хүн төрөлхтөн соёл иргэншил янз бүрийн шашинд хүний үүсэл гарлыг тайлбарласан олон төрлийн түүх томгууд байдаг. Тэдгээр нь бүгд л хүнийг анх бурхан бүтээсэн гэсэн ямар нэгэн далдын хүчний нөлөөгөөр хүн үүссэн гэх агуулгатай байдаг. Авраамыг шашин буюу еврейн юдизм, Христ ба исламын шашинд анх бурхан Адам хэмээх эрэгтэй хүнийг бүтээсэн тухай дурдсан ба Библи бичгснээр бол бурхан Адам нэртэй эрэгтэй хүнийг шав шороо амьшиглан бүтээжээ. Дараа нь бурхан Адамын ганцаардлыг олж харан түүнийг унтсан хойгоор Адамын хавирганаас аван ахин өөр хүнийг бүтээсэн Эва гэх эмэгтэй хүн болон хоёр өв. Ингэж бурхан 6 дахь өдрөө хүнийг бүтээсэн байна. Гэсэн ч дараа нь Адам ба Ева нь бурханы бүтээсэн диважингаас хөөгдсөн бөгөөд үүний шалтгааныг амьдралын модноос жимс эдэн мөнх амьдралтай болохоос сэргийлсэн хэмээн өгүүлж. Энэхүү бурхан хүнийг бүтээсэн гэх итгэл үнэмшил нь 2000 гаруй жилийн турш дэлхийн нийтийг ноёсон ба 19-р зууны үед үүнийг эсэргүүцсэн Их Британий эрдэмтэн Чарльз Дарвин нэгэн онол дэвшүүлсэн бөгөөд эндээс хүний үүсэл гарлын талаарх хоёр дахь таамаг уран гарав. Дарвин өөрийн ажигласан зүйлс ба дэвшүүлж буй онолоо 1859 онд On the Origin of Species буюу төрөл зүйлсийн үүсэл гэсэн номонд хэвлүүлсэн байдаг ба тухайн цаг үед маш ширүү маргааныг дагуулж. Дарвины дэвшүүлсэн онол амьд төрөл зүйл бүр нь цаг хугацааны туршид өөрчлөгддөг ба ингэхдээ шинэ төрөл зүйл болон хувьсдагч нэг өвөг дээдстэй байдаг. Ингэж хувьсан өөрчлөлт механизмыг байгалийн шалгарал хэмээн бичсэн байна. Дарвины энэхүү онол нь хэдий ихэнх үедээ шашны сүм хийд лам нараас маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч орчин үеийн шинжлэх ухааны хөгжихийн ирээр хамгийн үнэнд ойр таамаглалт нь батлагдсаар байна. Ялангуяа эртний археологийн олдрууд нь уг онолын хамгийн том нотлохоо бөгөөд хүн, шимпанзе, бонобон гэх санамжны төрөл зүйлүүд нь 6-аас 7 сая жилийн өмнө нэг өвөг эцэгтэй байсныг эрдэмтэд илрүүлсэн ба Дарвины онолын дагуу хүн бичнээс хувьсан өөрчлөгдөжээ. Тэгвэл хүний үүссэн талаарх таамаглалын 3 дахь буюу харьцангуй сүүлд гарч ирсэн хүн төрөлхтөн хайр гарагийн их сурвалжаас үүссэн гэсэн таамаглал юм. Энэхүү ол нь ихэвчлэн олон нийтийн соёл ба шинжлэх ухааны уран зөгнөл ертөнцид олон янзын хувилбараар тархсан байдаг. За үүнд 1. Хүмүүсийг хайр гаргийнхын өөр гариг иргэсээс авчран суурьшуулсан. 2. Эртний хайр гаргийнхын дэлхийд зочдтой хүний хувьслыг эхлүүлж оюун ухааны хөгжлийг эхлүүлсэн. 3. Хайр гаргийнхын дэлхий дээр амьдралын хэлбэрүүд дээр генетикийн инженерчлэл явуулсны үр дүнд хүн үүссэн. Уг таамаглалд итгэгчид нь ихэвчлэн хуйлдааны онолын хэв шинжтэй буюу UFO үл мэдэгдэх нисэх биетүүд эртний олдруудыг засгийн газар нуун дарагдуулсан хэмээн үздэг ба үүнийг батлах шинжлэх ухааны баттай баримт нотлохоо хараахан гаргаж ирээгүй байна. Мөн хайр гаргийнхын хүн төрөлхтний үүсгэсэн гэх уг таамаглал нь Дарвины байгалийн шалгарлын онолтой логикийн үед маш томоохон зөрчилдөөнийг үүсгэдэг. Тэгвэл энэ гурваас ч өөр таамаглалууд байдаг нь Зөв толгойд улс буюу одоогийн Орос улсын улсын эрдэмтэд нүдний эмч мэс засагч доктор Эрнест Молдашевийн "Би таанаас ирсэн бэ?" эсвэл Монгол хэлэн дээр орчуулагдсан "Хүн мичнээс үүсээгүй" номон дээр дурдгснаар бол хүний уг үүсэл гарал нь эртний төвд гимлан нуруунаас гаралтай ба биднээс арай дээд буюу бурхан багшийн дүрээр хувилан ирсэн төрөл зүйлээс үүдэлтэй хэмээн гэжээ. Тэрээр төвд ба гимлан нуруугаар олон жил аялсан бөгөөд хүний нүдний хэмжээс болгоныг судлан үзэхдээ нэгэн алтан хэмжээс байгааг олж илрүүлэн тэр нь одоогийн төв түүнийхтэй төстэй болохыг тогтоом уг онолоо дэвшүүлсэн байна. Энэ дундаас нэгэн асуулт гарч ирэх нь бид цаашдаа хэрхэн хувьсаж өөрчлөгдөх вэ? Харин яг одоо бүгдээрээ энэ асуултанд хариулт олохыг хичээе. Шинжлэх ухаан ба уран зөгнөл. Эрдэмтний дэвшүүлсэн хүн 1 сая жилийн дараа ямар харагдах вэ гэсэн төсөөлд маш олон боломж төлөвлөгөөд гаргажээ. За нэгт нь бол Томас Майлунд гэдэг хүний хувилбар байна. Тэр нь болохоор магадгүй бидний бие махбод улам жижиг болон хувьсаж ингэснээр эрчим хүчийг илүү бага хэрэглэж болох болцоо үүснэ гэсэн байна. Хүн ам зүүн улам өсөж хүний хэрэглээ улам хөнөгдөж буй энэ цаг үед олон тэрбум хүмүүстэй хамт амьдрахад бид шинэ орчин нөхцөлд дасан зохицонд гарцаагүй. Тэгвэл үүний тулд хүн аль болох бага хэрэгцээ буюу бага хоол хүнс, нойр, энергиээр амьдрах шаардлагатай болно. Үүнээс үүдэн илүү жижиг хэлбэртэй болж хувьсаж өөрчлөгдөх болно. За харин хоёр дахь онол нь гэвэл хэрвээ бид эх 100000 жил дэлхийн дулааллын сүрэл эсвэл солирын мөргөлдөөнд мөхөхгүй хүн төрөлхтөн
болон илүү дэвшилттэй төрөл зүйл болон хувьснаа гэж. Тэр бүх зүйл сайн сайхнаар төгсвөл хүний насцалт уртсаж одоогийн дундаж 72 наснаас ирээдүйд 110-аас 122 болон уртсаж болно. Үүнийг дагаад хүний идэвхтэй амьдралын үе мөн уртсаж одоогийн 50 насны хэдийг ирээдүйд 70 эсвэл 80 наснууд их чадвартай болно гэж тал өсөлтөө. Хүний биеийн бүтэц олдвор хэмжээний хувьд харин ширээний ард сун офист ажилд хэд автан биеийн хүч шаардсан ажил хийхгүй байсаар бол хүний ясны нэгт багасах төлөв ажиглагджээ. Ингэснээр хүн өндөр болохын хэвээр ясны бүтц нь улам хэврэг болгоно гэсэн үг. Хүн бидний эрүү улам жижигч магадгүй. Амтай голтой болгоны там болсон 25-ны ах дараа маань байхгүй болж илүү зөөлөн хоол хүнс энтэд хүрч магадгүй юм. Булчгийн мас ч гэсэн улам багасаж цаашдаа хүнд хүчээр ажлуудыг роботууд хийдэг болох зэ. Харин гоо үзэсгэлэн царай төрхөөвд илүү царайлаг үзэсгэлэнтэй болж магадгүй ч энэ бидний өнөөдрийн стандартаас өөр байж болохыг үүсэхгүй юм. Харин тарих сэтгэн бодох чадрын хувьд ухрал гарч болцсохгүй. Учир нь гэхээр хүний тархины хэмжээ жижигэрсээр байна. Бидний одоогийн тархины хэмжээ дундад зууны үе эсвэл түүнээс ч эртний хүмүүсийн тархины хэмжээтэй харьцуулахад жижигэрсэн үр дүн гарсан ба үүний учир шалтгааныг эрдэмтэн хараахан олж нээгээгүй. Магадгүй хүний амьдралын хөвшилтэй холбоотой байж болох юм аа. Зан чанарын хувьд илүү ууртай, түргэн зантай болж бид нэгэн цагт эртний хүмүүсийн хийдэг байсантай адил холын ирээдүйд лаачүүдэн засаан бурхан сахиус залбирахыг үгүйсэхгүй. Энэ сэдвээр хэдэн зууны турш төрөгдсөн олон хачин бүтээл уран зохиолоос дурдцгаая. 1. H.G. Wells цаг хугацааны машин зохиол гаргадаг 800 мянган жилийн дараа хүмүүс байдаг. Уг зохиол дээр Элой болон Морклус гэмээх ирээдүйн хоёр хүний төрөл зүйлийн талаар гардаг. Элой нар нь нийгмийн давхаргын дээд хэсэг буюу элит ангийнхан юм. Элой нар нь газрын гадраг дээр амьдардаг ба эльф мэт төрөлхтөө өндөр хүүхчиг зан аршин өндөр оюуны чадамжтай боловч хүнийг халамжлах хайрлах сэтгэл байдаггүй. Юмнаас амархан уйдамтгай. Харин Морлокууд нь газрын доод давхаргад агууд амьдардаг ажилчин анги юм аа. Чөтгөр мэт төр төрхтөө цайвар арьстай мөн адил өндөр оюуны чадамжтай ч маш зэрлэг балмад зан аршинтай ба Элой нарын техник үйлдвэрлэлийн хэрэгцээг ханган оршдог. Хоёр дахь зохиол бол 2006 он Түүхийн зохиолч Cosmany All Tomorrow зохиол 1 тэрбум жилийн дараах хүний хувьслын талаар таамаглан хүрсэн байдаг. Марсын колоничлоос ихтэй гариг хэрэгслийн төлөлт нь ирээдүйд гариг хоорондын дайн авчирч үр дүнд нь хүмүүс генетикийн инженерчлэлийн тусламжтайгаар тухайн нөхцөлдөө дасан зохицох шаардлагатай болжээ. Ингэснээр хүн өөр төр зүйлүүд рүү хувьссан ба эдгээрийн үр дүнд зарим нь маш өндөр оюуны чадамжтай болсон бол зарим нь маш хэцүү орчин нөхцөлд амьдрахын тулд илүү аимшиг тамтад болов. Харин үүний дараа Q гэх харь гаргийнхан гарч ирсэн ба тэд хүний хувьсэлд хөндлөнгөөс оролцжээ. Q нар маш аимшигтай генетикийн туршилтуудыг хүмүүстээр явуулсан ба энэ одоо байгаа төрлийг өөрчлөх эсвэл өөр төр зүйлүүдийг үүсгэсэн ба тэдний энэ үйлдэл нь удаан үргэлжлэегүй бөгөөд тэд эцэст нь хүмүүсийг орхиход бүх зүйл нэгэнд буцааж боломгүйгээр үлдэж хоцорсон байна. Уг зохиолоор гардаг хүний хувьсан төр зүйлүүдийг дурдах юм бол өтөн царайт гэж байгаа. Энэ шавьчиг нийлмэлнүүдээс сунсан хэсэгжилсэн биеийн хилтэй ба хүний анатомийн шин чанараас эрс ялгаатай. Шимэгчдийн амьдралын хэв маягтай ба мэдрэхүйн эрхтнүүд болон хоол боловсруулах систем нь жижиг бөгөөд эзнээ шимж амьдардаг. Гадаад өрхийн хувьд этгээд гажиг гэмээр боловч экосистемд онцгой үр гүйцэтгэдэг. Колониалууд Q-гийн хаягдлыг боловсруулж амьдардаг байсан ба тэднийг явсны дараа ч гэсэн амьд үлджээ. Тоосгон хэлбэртэй нөхөн үржих, тэжээх нүхтэй харин хүний ухамсар оюун ухаан хэвээр хадгалагдсан үлдсэн байна. Lobster хавтгах гамбар мэт биеийн хэлбэртэй ба маш өндөр татах хүчинд амьдардаг эргэн тойрны зай зэлхээс сэргийлж хамгийн жижиг хэмжээтэй болгосон ба маш мэдрэмтгий мэдрэхүй эрхтнүүд нь биеийн нэг тал гарчээ. Хэдий бие физиологийн хувьд хязгаарлагдмалч өөрсдийн гэсэн хот нийгмийг газар дор түнэлэлтүүд үүсгэсэн ба технологийн өндөр чадамжтай бөгөөд үүгээрээ өөрсдийн амьдрч буй орчин нөхцөлөө сайжруулахыг хичээдэг ээж. Мантелопод Гөрөөс мэт хэлбэр дүрстэй, урт үзүү, нугастай ба хадгуус төрхтэй ч хүний оюун ухаан хувьсрыг хадгалж үлджээ. Мантелопууд нь Q нарын тэжээвэр амьтад байсан бөгөөд өөрсдөд нь тохиолдсон бүхий л аимшиг зүйлсийг сандаг байна. Дүгнэлт. Байгалийн шалгарлын процесс нэгэнт зохицолтгүй өөрчлөлт бол хүний хувьсэл хязгаар гэж үгүй. Өсвөлэн гангаачиг сүрэл, гамшиг бас дээрээс нь бидний амьдралын хэв маяг гэх мэт хүчин зүйлүүд хүний хувьсэлд маш чухал нөлөөллийг үзүүлсээр байх болно. Тиймдээ ч байгалийн хуулийн дагуу бидний хувьсэлд бидний даван туулж чадахгүй гашуун үнэ юм а. Өнөөдрийн бичлэгээр бидэнд хамт байсан та бүхэнд баярлалаа. Лайк болон subscribe дарахаа мартаоцай. Энэ талаар та сэтгэлээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.